Өнөөдрийн сонсгол бол тодорхой хэмжээний үр дүнгуудыг авчирна. За тооцоолж байгаа үр дүнгууд бол энд нэг компани л асуудал яриад байгаа зүйл биш. Татвар төлөгчдийн мөнгийг өргүү зардаг энэ байдалд бол төрийн байгууллагууд маань тухайн ажлыг хариуцсан мэргэжилтнүүд, газрууд маань онцгой анхаарч хариуцлагатай хандах ёстой болж таарат. Тэгэхээр энийг бас нэлээд сайн ойлгож авч байгаа хаа гэж бодож байна. За аль ч талаас нь харсан энэ бол хууль зөрчсөн, дээрээс нь давуу эрх олгосон анханасаа явсан бичгэн дээр хүртэл юу худалдаж авахаа бүр ингээд тодорхой заачихсан. Тэгээ ийм болчмгүй үйлдэлүүд бол дахиж давтагдахгүй байхаа гэдэгт бол эргэлзэхгүй байна. Энэ өнөөдрийн сонсголтой холбоотойгоор гарч байгаа саналууд, дүгнэлтүүдтэй холбоотойгоор эрх мэдэлтэй албан тушаалтнууд маань бас дүгнэлтүүдийг иргэдийн хэлж байгаа саналуудыг хүлээж аваад ажил хэрэг болох байхаа гэж одоо найдаж байна. 2023 онд иргэдийн нийтийн хурлаар цам гараа багт одоо энэ шаардлагатай байгаа ажлуудыг ирэмбэлдэг байхгүй. Тэр хуралд сууж исэн. Тэн дээр бол ямар нэгэн цэцэрлэгийн хүртээмжийн тухай асуудал бол огт хөндөгдөөгүй байсан. Агтл цогт баяр даргаас явсан бичиг анханасаа ямар ч тийм албан бичиг очоогүй байхад өөрийнхөө одоо сонирхлоор гэх юм уу да би тэгж харж байна. Явуулаад эхэлсэн юм худуутаал ажил анханасаа эхэлчихсэн байна л да.